Та бодоод үзтээ дэлхийн эдийн засгийн хамгийн хэцүү үеэр төрж өсөөд тэгээд дээрэс нь дэлхийн 20 дугаар дайнд нэг нүдэ алдаад 2 гэр бүл зохиогоод хүүхдээ харамсалтайгаар алдсны дараа хичнээн $1 билlion хичнээн их $80 үнэлэгдэх тийм эзэнт гүрэн шиг компаниг байгуулж чадсан. Энэ бол Charles Thomas Munger гэдэг хүний амьдрал юм аа. Warren Buffett-ийн Berkshire Hathaway гэдэг компани жинхэнэ архитектор, сэтгэгч Charlie Munger гэдэг эрхмийн талаар та бүхэнд өнөөдөр танилцуулъя гэж бодлоо. Хай. Намайг Тэмүүлэн гэдэг. Манай мөнгөний сэтгэл зүй, хувийн санхүү, бас хүний хөгжлийн талаар ярьдаг Money Wise Master Channel тавтай морил. Хэрв та анх удаа манай зүгийг үзчихвэл subscribe хийхээ мартава. Тэрний оронд та бүхэндээ би таны цагийг гарцдахгүй танд хэрэгтэй гоё мэдээллүүд, контентуудыг хүргэх болно. Ингээд видеонд орцгоё. Let's talk about money. Charles Thomas Munger гэдэг хүн 1924 оны 1 сарын 1-нд нэгдсэн улсын Небраска мужийн Омаха хотод төрж өсжээ. Сонирхолтой нь түүний ирээдүйн хамтрагч болох Warren Buffett гэдэг хүн бас Омаха хотод төрж өссөн тийм сонирхолтой баримт байдаг. Тэгээд тэрээр нэгдсэн улсад Great Depression гэдэг маш том хямралын үеэр төрж өссөн учраас амьдрал маш хэцүү байлаа. За Great Depression гэдэг нь дэлхийн түүхэнд хар мегмар гараг гэж үлдсэн маш том хямрал байдаг. За тэр нь юу болсон юм бэ гэхээр 1929 оны 10 сарын 29-ний өдөр Нью-Йоркийн хөрөнгөний зах зээл тэрчгээр нуран унж байхгүй болсон. Тэгээд тэрийг нь дагаад дэлхийн банкны 50% дампуурсан, дэлхийн хямрал үүссэн тийм хар 2 өдөр гэж түүхэн тэмдэглэлд үлдсэн байдаг. За тэгээд энэ нь болохоор 10 орчим жил үргэлжилсэн дэлхийн эдийн засгийн хамгийн том хамгийн хэцүү үе байсан гэж тэмдэглэн үлдсэн байдаг. За тэгээд энэ хэцүү цагт түүний ээж нь гэртээ байдаг байсан. За аав нь болохоор Омаха хотод өмгөөлөгчийн ажил хийдэг байсан. За тэр үеэс л Charlie Munger ажил хийдэг байсан, сонингийн ажил тараадаг байсан. Тэгээ хамгийн гол нь сахлаг бат гэдэг юмыг тухайн үед хүүхэд байхдаа сурсан гэж бичсэн байдаг. За гэхдээ түүний амьдрал улам хэцүү болох болно. 1941 онд дэлхийн 2 дугаар дан эхэлж Charlie Munger 17 наснда Мишиганы их сургуулаа хайж нэгдсэн улсын айрамд агаарын тасагт орсон гэж бичсэн байдаг. За түүний дунджаар дээгүр IQ нь түүнийг цаг уурын тасагт ороход нь нөлөөлсөн гэдэг. За тэрээр цаг уурын тасагт цаг агаар өөрчилсөн мэдээг бэлтгэхийн тулд маш эрсдэлтэй, аюултай даалгавруудыг гүйцэтгэдэг байсан, аюултай нислэгүүдийг хийдэг байсан гэж бичсэн байдаг. За тэгээд энэ үеэр яг харамсалтайгаар тэрээр зүүнүүдэд алдсан байдаг. Тэгээд тэрнээс хойш ганцхан баруунууд нь хардаг, зүүнүүд нь харддаг тэгж үлдсэн байдаг. За тэгээд дайны дараа Charlie Munger гэдэг хүн Harvard-ийн хуулийн их сургуульд хуульч өмгөөлөгч мэргэжлэр суралцсан, төгссөн байдаг. За тэгээд 1948 онд суралцж төгсөөд нэгдсэн улсын Лос Анжелес хотод өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн гэж бичсэн байдаг. За тэгээд энэ удаад бас л цэвэр IQ, цэвэр тархины хүчээр энэ сургуульд оролцож суралцсан гэж тэмдэглэн үлдсэн байдаг. За тэгээд амьдрал түүнийг сорж дуусаагүй байлаа. За 1953 онд эхнэрээсээ салсны дараахан амьдрал түүнд маш хүчтэй шанаа өгсөн. За тэр нь яасан гэхээр 9 настай хүүхдээ локеми гэж ярьдаг цусны хор талдвараар алдсан байдаг. За тэгээд энэ үеэр тэрээр хэлэхдээ энэ үе намайг үнэхээр цөхрөлд оруулсан гэж бичсэн байдаг. За яг энэ үеэр тэрээр өмгөөлөгч ажиллаа хийдэг байсан. Амьдрал бол баян байсан, амьдрал нь болж исэн, бүх юм хангалуун байсан. Тэгээд хүүхдээ өвдөөд өвчтөй байх үеэр нь хамаг хадгалсан мөнгө, хамаг юу гэдгийг бүх хөрөнгөө зарцуулаад дуусгасан байсан гэж бичсэн байдаг. Тэгээд түүнээс хойш хүүхдээ алдсныхаа дараа хүүхэддээ зориулж байж болох бүх боломж нэмжлэгээнүүдийг хийлгэж чадаагүй эдийн засаг санхүүгийн асуудлаас болж хүүхдээ алдсан гэж өөртөө маш их гутарсан гэж бичсэн байдаг. Тэгээд түүнээс хойш дараагийн удаа ямар нэгэн ийм асуудалд орохгүй, ямар нэгэн санхүүгийн асуудалд орохгүй тул 1959 онд Wheeler, Munger & Co гэдэг investment firm байгуулсан байдаг. За тэгээд энэ компани байгуулад тэр үеэс хойш санхүүгийн ертөнц рүү хөрөнгө оруулалтын ертөнц рүү эргэлж буцалтгүй орсон гэж тэмдэглэл бичсэн байдаг. За тухайн жилдээ 1959 онд хөрөнгө оруулалтын фирм байгуулсны жилдээ Charlie Munger Омаха хот руу буцаж ирсэн байдаг. За тэгээд тухайн жилдээ найзуудаараа дамжуулан Warren Edward Buffett гэдэг хүнтэй танилцсан байдаг. За тэгээд тухайн үед яг хараад л анхны харцаар дурлна гэдэг шиг тухайн хоёр эрхэм анхны уулзлаас эхлэж маш сайн ойлголцож ирсэн байдаг. За тэгээд хідэн цагаарч хамаагүй хөрөнгө оруулалтын тухай, амьдралын тухай, номны тухай уцаар ярьдаг байсан гэж бичсэн. За Charlie Munger хэлэхдээ Warren Buffett бол яг миний дүү шиг хүн байсан гэж хэлсэн байдаг. За тэгсээр 1962 онд Warren Buffett Charlie Munger-ыг ятгаад өмгөөлөгч ажилласаа нэг мөсөн зодгоо талиад тэгээд хөрөнгө оруулалт
одоо эдийн засгийн амьдрал руу эргэж буцалтгүй орсон гэж ярьсан байдаг. За 1978 онд Charlie Munger Berkshire Hathaway гэдэг компани туузын даргаар одоо дид даргаар сонгогдсон байдаг. За Buffett хэлэхдээ Charlie шинэ үеийн Berkshire Hathaway-гийн архитектор жинхэнэ одоо сэтгэгч хүн байсан. Харин би бол зүгээр л нэг бизнесмен хүн Charlie Munger бол бүх юмыг ардуур нь хийдэг байсан гэж ярьсан байдаг. За Charlie Munger Buffett хоёр хамтдаа 800 гаруй биллион доллар, тэгээ 800 их 80 доллар гэсэн үг тийм монголоор бол тийм ийм их одоо хэмжээний мөнгөтэй тэнцэх одоо одоогийн Berkshire Hathaway гэдэг компаниг байгуулсан байдаг. За том компаниудыг гаргаж ирсэн одоо тийм эзэн төрн гэж болно. Жишээл Coca-Cola-гаас хавал Apple хүртэл одоо олон компаниудыг одоо ивент хийж хөрөнгө оруулж те үдээ зэрэгт нь гаргахад тус болсон тийм компанийг энэ хоёр эрхэм байгуулсан байдаг. За тэгээд Munger байхгүй байсан бол Berkshire Hathaway гэдэг компани байхгүй байсан гэж Warren Buffett өөрөө хэлсэн байдаг. За тэгээд яг л одоо Steve Jobs, Johnny Ive хоёр шиг, Batman Robin хоёр ч юм уу, эсвэл Sherlock Holmes, Dr. Watson хоёр шиг одоо тийм салгаж болохгүй тийм хоёр хамтарч байсан гэж бичсэн байдаг. За Charlie Munger гэдэг хүн дан ганц хөрөнгө оруулагч биш бас философч, амьдралын ухааныг бидэнд заадаг хүн байжээ. За тэрээр хэлэхдээ бүх салбараас хамгийн шилдэг гэсэн санаадыг судалж, уншиж, ойлгоо. Тэгвэл чи ямар ч мэргэжлэнээс ухаантай илүү байх болно гэж хэлсэн байдаг. За тэрээр сэтгэл зүй, эдийн засаг, биологи, физик гэд одоо энэ салбаруудаас бүрдсэн оюун санааны модулуудыг судалж биднэрт бас түгээдэг байжээ. За тэрээр маш их ном уншдаг байсан гэж бас бичсэн байдаг. Тэгээд нэг удаа хэлэхдээ би хизээч юм уншдаггүй ухаантай хүнтэй таарж байгаагүй гэсэн байдаг. За түүний хэлсэн үнүүд нь ишлэн зүгээр л ерөөсөө алт гэсэн үг. Ерөөсөө бидний амьдралд хэрэг болох, биднэрт тус болох зүгээр л одоо ингээд үнгүү алт өгж яана гэсэн үг. За тэгээ хідэн жишээг нь та бүхэндээ бас хүргэе. За нэг удаа тэгж хэлсэн байдаг. Хэрв чи амжилтанд хүрэх гэж бодвол хүмүүсийн хийхгүй зүйлийг хий гэж хэлсэн байдаг. За хоёр дахь жишээ нь болонгууд шин зүйл сурахад амархан, за харин хуучин зүйлийг хаяхад маш хэцүү байдаг гэж хэлсэн байдаг. За нөгөөтэйгөр бас амжилтанд хүрэхэд 3 зүйл чухал. Зөв хүмүүжил, эрүүл ухаан, тэгээд эрч хүч. За хэрв чамд зөв хүмүүжил хэлсэндээ хүрдэг чанар байхгүй бол нөгөө хоёр байгаад ямар ч нэмэргүй гэж хэлсэн байдаг. За иймэрхүү том гой ишлэлүүдийг хэлж үлдээсэн байдаг. Тэгээд амьдралын ухааныг бас заадаг. Дээрэс нь яаж хөрөнгө оруулах уу, яаж зөв хөрөнгө оруулах уу гэдгийг биднэрт заадаг тийм гой хүн байжээ. За Charlie Munger 2023 оны 11 сарын 28-нд 99 настай нэгдсэн улсын Калифорни мужийн Santa Barbara хотын эмнэлэгт талалт төгссөн байдаг. За 100 нас хүрэхээс 34 хүн өдрийн өмнө харамсалтайгаар нас орсон. За тэрээр 8 хүүхэд, эзэнт гүрэн, legacy 2 биллион доллар, 2 их 80 долларыг одоо үлдээсэн байдаг. За түүнээс гадна Harvard болон Michigan их сургуульд сая долларын одоо хандив тусламж үзүүлсэн байдаг гэж бичсэн байдаг. За бидэнд үлдээсэн амьдралын философи нь үндсэндээ ерөөсөө зөв хүн бай. Өөрийн үзэл бодолтой үнэнч бай. Бурууг зөвөөс ялгаж сураа. Тэгээд амьдралын сайхныг мэдэрч амьдраа гэсэн одоо тийм сургаалуудыг бичиж одоо ярьж тэгээд тэмдэглэлд үлдээсэн байдаг. За өөрийн контролж чадахгүй зүйлдээ бүү стресс. За тэрээр амьдралынхаа сүүлчийн мөчүүдэд одоо хэлэхдээ би ямар ч стрессгүй амьдарч ирсэн. Ямар ч амьдралд ямар ч стресс байгаагүй. Яагаад гэхээр би өөрөө нөлөөлж чадахгүй, контролж чадахгүй юмнууд зүгээр л мартаж орхидог байсан гэж хэлсэн байдаг. Тэгээд тийм учраас өөрийн контролж чадахгүй юм, өөрийн одоо өөрчилж чадахгүй юмнуудаа зүгээр ингээ орхицгоо, мартчихаа. Тэгэх юм бол стрессгүй амьдрна гэсэн том сургаалыг биднэрт үлдээсэн байна. За хэрв та энэ хүний талаар илүү их мэдхийг хүсвэл за түүний хэлсэн ишлэл одоо ярьсан юмнуудыг ингээ түүрлээд бичсэн Poor Charlie's Almanac гэдэг тийм ном байдаг. За тэр номыг бас та авч уншаарай гэж би зөвлөе. Тэгээд энэ дотор зөвхөн хөрөнгө оруулалтын зөвлөгөө, зөвхөн хөрөнгө оруулалтын одоо тийм сургаал бас гадна амьдралын философи, яаж зөв амьдрах уу, яаж зөв хүн байх уу, яаж хэлсэндээ өрөх үү, яаж амжилттай амьдрах вэ гэдэг том гой ишлэлүүд, гой сургаалуудыг бичиж үлдээсэн байдаг. За тэгээд дараагийн удаа та бүхэндээ би хөрөнгө оруулалтын дэлхийн эдийн засгийн салбарт цахиур агалсан алдартай одоо хүмүүсийн тухай бас ярилцах энэ сурлаа хүргэх болно. Ингээд за тэгээ энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хэрв та миний видео ямар нэгэн хүнд хэрэгтэй, хэн нэгэн хүнд хэрэгтэй гэж бодож байвал цааш нь түгээгээрээ шеэрлээрэй. Ингээд хамт байсан баярлалаа. Дараа уулзлаа. Түр чао.